Амырсен хунд нөхөд энэ наманшылыл гэж намор таялбарыл хөлсөж гурвчи олзулгымне бол ихилвэгэ шапта агенга ундөтне сүбгэ гомбожвэ нэрмэстэ музейн тамкимсол байнапте за чигэд энэ наманшылыл гэшимне юн гэшим бэгж там багны хнор ханол хулаха наманшылха покаяние гэдэг ордорхол болох. Инехэн уншилгаагааш шолооны лундан гэдэг номын эсэстэн байдаг. Тэгээд инээний аминдэн яваад өдөр бүрийнхэн давтаж байгаа буян болох юм апта. Тэгээд энэ түрүүшингөө уулзалгад түрүүшин абзаастгын хорлдог авдя энэ мунхог таашаал нисванис саттен 10 хар нүгэл болоод 5 завсруугүйгээс юунгээс өгсгөлсэй юм. Хоёр чуулзуулга дээр 5 шасчруугүйгээс юунгээс юм бо тонилгагшин санвар анхны тонилгагшин санвар тухай хэлсэй хавдя бодисдын суртаал харшилхагээс нөөсө тарнийн тангарыг харшилха саттен ихэсгээ хүндлөөгүй болоод өвдний багшийг хүндлэнгүй явхагээс юнгээс адляр юунд явдалтай зонд бишрээгүй болоод 3 эрдэнд хорт хуйлын байв гэд эдэт энэн хүртэр бүж тайлбарл их харж хэлсэй хавдя өнөө саашин үргэлжлүүлнэвч наманшил гэши бүхийдөө хэлэх болоо уншаатон үнзгөөдхийг ойлгох зорилгоо ямар юм хэнгүй яваа нүгэлхэхгүй гэж ойлгостой болдог. Нүгэлгээс юнгээс муу юмгээс юнгээс яаж ямар юм хэнгүй явах ёотой гэж ойлгостой болдог энэ наманшил дээр. Тэгээд наманшил уншихада ийм нүгэлхэж яваави инээний имне инээний нэхваш би давтангүй явах зорилгодно би гэж аврал гойж байхын уншилгалтай. За тэгээд л саашин хэлэхэд мөнөөхөд ич заавсаа хэлнэ бивти. Дээд намын төвшин ингээд хэлнэ. Энэ доохнор байна энд текст харж яах вэ? Дээд намын төвшин болоод хутгтун хувргуудын доромжлохон баатай бигнэ. На хот дээд намын төвших гэшэтэр воздержаться гэж хэлэхэд хөвда дээдийг намын утхыг ойлгох гэж оролдонгүй воздержаться болоод тэрний орхиод явах хэлнэ. Дээд намын төвших гэхэд. Тэгээд саттен хутгтун хувргуудын доромжлохон байна бигнэ. Хутг гэшимнэ юмлдэн хутга гэж бишвста хутг гэж дээдч бурхшуулай байдаг байдлаа уурвин гэх үү хутг хутгт гэж байж нэрүүдэг байгаагаас авс урдсан цагт зандраа хутг тууш байна гэжтэй намдаг хов бодисугтаа хэсэг хөдлөм хаймд хутг тууевич гэж удаа зандраа хутг тууевич тэгэн худагт гэж байгаагүй худаг колодец гэж биш хутгат хутга гэж үгөө биш хутг гэж тэр бурхны дээд сэнгрэм үрвин тэрэний хэлнэ гэж авд их дээгүр нэртэй хүн байгаа юм да эсэг нэг вал юм да зандраа хутг тууевич вот тэр хутгтан и хувргуудын доромжлохон баатай гэнэ. Тэр гурван эрдэнэгээд хэлнэгээс бичээ бурхан багш тэрнээ хургаал бод хойтэн энэ хувргууд гэд хэлдэг. Манай бүхэл байнга ламнар юм болно да. Идээний доромжлохон баатай гэж хэлнэ. Тэгээд цаашин хүүлшийн авзаас харах болоо амитний хорлох уйлдэн төрүүтэй гэнэ. Тэр ганц ламнрын хувргуудын доромжлохын хажуугаар өшөө тэр
Мын юрин зония нухудо танил зоно хорлыжы бэйн чиже хорлыжы уйлдын ба тэвгэж хэлж байна. То туруу тэвгэн. Чигдэн инициатив, тим инициатив гаргав гэж хэлнэ да. Тэгээд нүгэл хилэнсэн уйлдын бигнэ. Нүгэл хилэнсэн уйлдын тэгээд саанан болоод уйлдуулын гэж хэлнэ. Өөрөө муу юм уйлдоо өшөө тэр хүнөр уйлдуулоо куулоо тэр муу юм. И бусадаа уйлдэхдээ дагам баясан гэм тэвгэн үстэй. Хүнээ муу юм гэж явхад их баясаж байгаа гэж. Нөө чив гэм тэвгэн. Чигдэн нөгөө тэшин харуулаад хэлэх болоо хүнээ хайн юм гэж ягаа баясах ёо тэвэн. Хүнээ буян гэж яваа баясах ёо тэвэн. Ийм шүү. Тэгээд баясан гэм тэвгээд сааттай товшилбол гэнэ. Өндөр изгуурэ болоод нирваны тодхор болон оршлонгый муу заяата шалдгаан болон гэм ушрэ онол бүхний юм ламы их ашардар төрүүлэн 10 зүг туун хамаг бурхан болоод бодисанар туя тойн хувргууд гэнд илрүүлэн мэдүүлхэ гэж хэлнэ. Нөө тэр ямар юмд тодхор болоо гэж. Өндөр изгуурэ хүн болох гэж яваагаадла. Энэ оршлонд зоны хажаалдаад бултантай хэн хүн болох. Архиадлын уухан адлын улсаад хулгай хэгэдэн адлах хулгай хэлсэд ийгэд байн тэр дээд изгуур болох гэж явтраа энд нирваанд оршоо байн хүн нирваны тодхор болшоо гэж үдэ. Тэр тодхорыг хэлж байна. Хүний хажаалдаж архиуж ийж хулгай хэлсэж яваанаа хий. Тэр нь дээшээ гэгэрж осхын усуртан тодхор болбоо гэж авда. Тэр тодхор болон оршлонгый болоод муу заяата шалдгаан болон гэм ушрэ онол бүхний юм гэнэ. Тоест тэр муу хэжбэхэн бүхий нүгэл юм юмне бул тэймне нүгэл бүхний мамаминдэн тэрэн бүхэндэн ламы их ошордор төрүүлэн 10 зүг туухын бүхий бурхан бодисаднар юмт тойн хувргууд гэгэнгүүдтэйгээд илрүүлэн мэдүүлхэй гэж хэлж байна. Би өөрөнгөө хэн нүгэл нёонугий гэж хэлнэ. Нёонугий наман шылна бүгэн хойшодо нүгэл бу уйлд хуулби гэж хэлж байна. Илрүүлэн наман шылж жаргалд хүрүүлсэх болтгайлби. Илрүүлхэгүй наман шылхэгүй чим явдалтай бу ушур хуулби гэж хэлж байна л да. Ийгж энэ наманшил гэши уншиж давтаж байхада үнэн дээрээ бүхий ганц энэ наханд биш. Энэхэр өгш хэдий нахан ахлахас сого хэн явахна ямар нүүлхэ хинэ бүж мэднэ ханна биш. Чихдэ нэний бүхийдэн уншил байх ёо тавина. Чихдэ хүнгэш бигм тэв удаа хулисит би нэхаш има моим хэ бол хул бигж хулисл гойж байн явдал гэш захархын төрүүшийн алхан болно гэж авда. Чихдэ нэхэн наманшлал гэш давтахл ёо тавина. Энэ наманшлалыг энэ текстийн буулгаж авахд болно. Телефондоо харж байгаа телефоноо авахгүй хатар одны классник юудвэн вайбер юхонд энэ шигтэн ийгж выделягаад копировать тавьчихд болох ба. Чигээд өгөхөдөн болох. Энэ аваад энэ сангахан ойлгохыг зорилдон хүн өдөр бүрийнхэн давтаж байгаа хаттай таанад буян болох. Буян болохдоо энэ намны мөнх үсэх юм да. Хизэбдэ баха энэ нахан дүүрх тэдэн саасаа осходоо баха хэн болж ямар амитан болж хаана төрөл болж явхаа бүднүүс хөвдөө. Тэгэхдээ энэ ийгж намшил шааншир байнскун
уншаагүй хүнээ хасууд яагаад ч хадаагүй байх. Тэгээд энэ гурвч уулзалга дээрээ наманшлаа төгсвөв гэж хэлсэд бултын нэг дахин уншаад төгсвөв. Халах хохэ лам их ошордор төрүүлэн 10 зүгт хуухан хамаг бурхан болоод бодисанартай цуг тойн хавргууд намайг айлдан саяораха. Би баяр болбол оршлонгаа их төрөөгүй төрүүл түчмөө энэ хүртэр өрийг мөнхөг таашаалаа нисванисаа ирэхээр буй хөлн сэтгэл гурвноо үүднөө 10 харнуглой үйлдэн болоод 5 завсаргүй үйлдэн баатэв. Тэрэн зуур 5 шасчиргүй үйлдэн болоод анхны цагт тонилгогшин санвар харшлан баатэв. Бодисодын суртаал харшлан болоод нюусатарны тангарыг харшлан баатэв. Ихэсгээ хүндлөөгүй болоод өвдний багшийг хүндлөөгүй баатэв. Адля ариун явдалтай зонд бишрээгүй болоод 3 эрдэнд хортой үлий үйлдэн баатэв. Дээд намыг төвшин болоод худагтан хувргуудыг дормжлон баатэв. Амитний хорлохын үлий үйлдэн төрүүтэв. Нүгэл хилэнсийн үлий үйлдэн болоод үйл дүүлхэн ба бусдаа үйлдэхэд даган майсан гэмтэв. Товшилбол өндөр изгуурэ болоод нирваны тодхор болгон оршлонгой болоод муу заяата шалтгаан болгон гэм ушрэ онул бүхний лам их ошордор төрүүлэн 10 зүгт хуухан хамаг бурхан гэд болоод бодисанарт яацуг тойн ховргууд гэгэнд илрүүлэн мэдүүлхэ. Нёонугиб наманшалнап хойсдо бу нүгэл бу уйлд хөөлбе. Илрүүлэн наманшалж жаргалдах хүрэлцэх болголтойгоо эвэ. Илрүүлэхгүй наманшлаггүй явралтай бу ушр хөөлбе. Игээд өдөр бүр нэг минут хөөл үхэн уншгалж да. Нэний өдөр бүр уншиж байхад ганцл буян болох. Тэгээд хажуудан өшөөнийг жаахан юм хэлэх ханны тон утгаараа их юм хэлэхэд богноор хэлэх жарлууд буряд зонд бүхий зонд айл бүхэн шахуу нэг урагшгүйдэн хүүгдгөө урагшгүйдэн эсэг хандаа нэг ихнэргөө уугаараа гасаалуулб яавг гэх юм утга болж байдаг дуулахад тоо тэрэнд гасаалуулаа чигээ дөвдөө олнисоос хадан диагноз тавь харахгүй нэг гэх юм тийм үлдгүй юм болох тэгэн архид орхогүй ухааны хөдөлдөв юм да нэг тийм юм болж яах чигэд тийм юм болоход хүн л модом өргөөдөл гүйлдэх тоо буудашх тоо дасан гүйлдэх игжил байхасагло ямар олон болдог гэж шавтан өөдөө мүлж байна. Тэгэхэд наманшил явуулахад тухай мөнөө хэлсэн наманшил явуулахад энэ юм хажуу ташаа болох юм шүү дээ. Саатэн эгэ их хай юмны ичгэл явуулах яатай. Ичгэл явуулахад бүхий тэр гасаалва өшөө юмда болов гэх тийм юм оройдоо жигд үгүй болстой юм. Тэр одоо өөр дээр үзэн юм би хэлж байна. Ичгэл явуулах гэж 7 минутын 6-7 минутын юм мөнгөр нэг биш. Ийшээ оошх машины бүжирх хинтэй хөөрлөх тийм юм хэрэггүй. Мэгл гэртээ нэг өдрөө нэгэд их хуугаад ичгэл явуул. Наманшиллаа явуул. 4 жил явуул, 2 жил явуул. Ямар ч юм гасаалах юм байхгүй. Бурхны хүн болсон. Сахиусан хэлгэж. Чигдээ хүн дээшээ өдлөөд уйгургүй онтос огтлог ондоо хүн болоод явж байгаа. Тийм байна. Тэгээд би өөрөнгөө жишээ дээр бие дээрөөс юм хэлнэх юм бий да. Би ичгэл явуулж 20 жил болж байна. Свен дөрсхэтэл ном гэжл ихлээ хэмжээ. Тэрэнэ яваарла ичгэл гэж ичгэл явуулах гэж тэр үзэглэж байж уншиж байна. Би хандаг хуушин монголоор дээр хэд оошин. Тийхээр сэж болно. Сэж болсоход хаанаас яв уншиж явах. Машинынгаа рулд явж байхад уншиж явах болно. Явгаар явж байхад уншин трамвайс автобус уншиж явна.
тэр орсоо оншиж явах. Заалха дуугаржи гэж унших хэрэгтэй биш гэдэг. Ханаан цоогоо тэр уншиж явахад тэр болоод л байх. Чихэд элдвинтэй гасаалуулва юмны урагшууд үйдв харгын бултах хаалттай байв гэж. Тийм юм үгүй байхгүй л да тийм юм. Ичгэлээ ашиг тоо уйгургүйх наманшлээ тоо нэгж багаас баих. Ийгээд та бүгдэнд зүв харгайтай хэн ханаатай зүв бодолтой үнзгий бодолтой явах хэдний хүсүүд энэ наманшил гэши явуулж байх хэдний ичгэл явуулж байх хэдний хүсүүд энэ уулзлаа төгсөйда.